Бид усыг өдөрт тодорхой хэмжээгээр уудаг. Гэхдээ бидний ууж буй ус стандарт хангагдсан эсэхийг хэр олон хүн мэддэг бол? Монгол улсын ундны усны стандарт. Энэ стандарт нь ундын усны химийн, биологийн, физик, радиологийн үзүүлэлтийг тогтоодог. Гол шалгуурууд нь ус хүний хэрэглээнд аюулгүй, халдвар үүсгэж нэнгүй байх, холоор, нитрат, төмөр, зэс, хүнд металл, ботор, хүнсэл зэрэг утсын агуулмж стандарт хэмжээнд байх. Ам түнэр булангаршил нь хэрэглээнд тохиромжтой байх зэргээр эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үзүүлэлтүүд тодорхойлогддог. Сургуулийн орчны шаардлага. Сургуулийн ундны ус. Сургуулийн ундны ус нь түлхэрсэн ус хангамжийн системд холбогдсон байх. Холбогдоогүй тохиолдолд баталгаатай гүний удгийн усыг ашиглах. Усыг тогтмол шинжилгээнд хамруулж эрүүл ахуйн баталгааг батлах. Сургуулийн дотор ундны усны цэнгүүд. Усан хангамжийн сав, кран, автомат ус түгээгүүр байршил, тоо хангалттай байх. Жишээлбэл 30-аас 40 сурагч тутамд нэг усны цэг байхаар сургуулийн ундны усны шаардлага тодорхойлогдно. Сургуулийн орчны эрүүл ахуйн шаардлага. Энэхүү стандарт нь сургуулийн барилга, дотоод орчин, ариун цэврийн байгууламжийн зохион байгуулалт, агааржуулалт, гэрэлтүүлэг, ус хангамж, хог хаягдлын менежмент зэрэг үзүүлэлтээ тодорхойлдог. Гол үзүүлэлт нь ариун цэврийн өрөөнд хөвгүүд охидтой байх, 20 сурагч тутамд 1 суултур, 40 сурагч тутамд 1 гар угаагч байх. Гар угаах усаар тогтмол хангах, шингэн саван, гар хатаагч эсвэл цаасыг бэлэн байлгах. Хог хаягдлыг тогтмол цэвэрлэх, агааржуулах, гэрэлтүүлэх сайн байхаар сургуулийн орчинд дах эрүүл ахуйн шаардлага баримтлагдана.